За бүгдээрээ сонсонгоо ажиллаа хийнгээ гэрээ цэвэрлж явахдаа. За тэг юу ч хийчихсэн хамаагүй тэрэндээ төвлөрөөд сайхан тайван байж авах үедээ энэ бичлэгийг сонсоод тэгээд надтай хамт тунгаалтын бяцлал хийгээрэй. За ер нь сонсонгоо бас тунгаалтын бяцлал хийх хэрэг зүгээр ээ тийм аа. Тийм учраас дүрс бас өгсөнгүй зүгээр видеонд зураг оруулчлаа. За би тэгээд та нарт гоё номноос бас нэг ухамсарын тэлэлт өгөх гоё юм уншиж өгье. Тайлбарын тэгээ хамтдаа тунгаагаад гоё хамтдаа бодоод ингээд яриад явъя. За уншиж эхлэе. Тантр бол хүслийн нэрхээр бөмбөрхийн нэр бишээ. Хүсэл зоригоо нухчин дарахын ч нэр биш гинэ. За энэ тантр гэд мэдж байгаа хүмүүс нь бол мэдж байгаа. Тантрыг мэдэхгүй хүмүүст нь бол тантр гэдэг бол ерөөсөө л элдв янзын хууль дүрм одоо юу гэдэг тийм хүний зохиосон зүйлсээс гадуурх буюу яг л нөгөө байгалаараа байхыг одоо нөгөө зөнгөөр амьдран гэдэг нь шүү дээ. Оршихуй байгаль жам ёстой цаанаасаа бүтэн бүрэлдэхийг цаанаасаа л одоо нэгэн талд одоо бүтээгдсэн оршихуй байгаль одоо амьдрал тийм ээ. Энэ яг өөрийнхөө ямар ч одоо илүү дутуу бодол мэдлэгийн одоо юунд ороогүй хайр цаглалтанд ороогүй тийм цэвэр ахуй байдлыг тантр гэж хэлдэг юм аа. За яг энгийн үгээр тайлбарлавал тийм өөрийнхөө ойлгосноор тайлбарлалаа. За тэгсэн чинь тантр бол хүслийн нэрхээр бөмбөрхийн нэр биш. Хүсэл зоригоо нухчин дарахын ч нэр биш гинэ. За хүмүүс яг бас нэг юм буруу ойлголттой байдаг. Энэ юу юм гэхээр одоо шашинд орж ийн бясалгал хийж ингээд ингэдэг. Ерөөсөө нэг бол их хатуу сахил барайл те. Хоолнд одоо ерөөсөө дан цагаан хоол идэн ч гэдэг юм уу, одоо огт хоол идэхгүй ч гэдэг юм уу. Эсвэл одоо бэлгийн харьцаанд орохгүй ч гэдэг юм уу те. Ингээд ерөөсөө нэг талтаа юу яаддаг. Хитрхи одоо чанга дэглэм бариад идэг. Эсвэл одоо энэ тантрын те одоо нөгөө Оошо багшуулыг тантрыг бол сайн тайлбарлаж хэлдэг шүү дээ. Оошо багшийнхаар бол ерөөсөө юм өх юм л уусаа цаанаасаа те ерөөсөө сахилгүй сахил гэж байдаг. Заавал одоо хатуу одоо дэг журманд баригдах шаардлага байхгүй. Ерөөсөө дотоод зөнгөөрөл амьдрах ч одоо жинхэнэ амьдрал ая зөнгөөрөө байх ч л одоо жинхэнэ гэгээр шүү дээ гэж хэлдэг. Тэгэхээр хүмүүс одоо тэгвэл дур зоргоор л байх юм шүү дээ. Юу идмээр санагч чинь тэрийг идэнэ. Эсвэл одоо юу хиймээр санагч чинь тэрийг л явах юм биш. Ая зөнгөөрөө байх ч угаасаа ийм л юм байна. Тэгвэл ая зөнгөөрөө явъя гэд нэг хитрхи дураараа авирлах гал те. Одоо нөгөө хүний ирэх гээл ярьдаг шиг хитрхи дураараа авирлах гаддаг. Эсвэл нэг талтаа хитрхи хатуу чанга сахил дэлгэмтэй байх гаддаг байхгүй юу? Одоо энэ бяцлаглалын замаар орж байгаа хүмүүсийг та нар нэг ажиллаад байгаарай. За тэгсэн чинь тантр бол ерөөсөө хүслийн нэрхээр бөмбөрч биш. Эсвэл бүр хүсэл зоригтой дотоод одоо шунал хүслээ нухчин дарахын ч нэр биш юм а. Энэ хоёрын аль нь ч биш шүү. Энэ хоёр туушрлаас гитлэхийн нэр гинэ. Ерөөсөө энэ хоёр туушрлыг давж гарахын нэр бол тантр гэж амаа. Олсон дээгүүр алхах мэт тэнцвэрээ хадгалахын тулд хурц сэргийх ухамсар нарийн эвдүү шаардлагатай. Сэтгэлийн хувьд аль нэг туйл руу үсрэх нь төв дундад оршихоос үргэлж хэлбэр гинэ. За ер нь бол та нар өөрсдийнхөө сэтгэлийг анзаарсан бол сэтгэл бол дандаа нэг бол зөв сайн гэсэн туйл руу үсэрч гэлдэг. Нэг бол буруу муухай гэсэн туйл руу үсэрч гэлдэг те. Тэгэхээр өөрсдийнхөө сэтгэлийг сайн анзаараарай. Ерөөсөө яг тэнцвэрийг олж чаддгүй. Ерөөсөө нэг юм үзүүлэхээр таалагдана таалагдахгүй. Эсвэл сайн муу, сайхан муухай. Үнтэй хямдхан, зөв буруу гэл ерөөсөө аль нэг туйл руу л орчод иддэг. Яг тэг дунд нь байж чадчихна гэхээр бас үгүй байдаг. За тэгэхээр сэтгэлийн хувьд аль нэг туйл руу үсрэх нь төв дундад оршихоос хэлбэр байдаг гэж байна. Төв дунд орших цагт сэтгэл арилж цэвэр ухамсарын төлөв ургадаг. За тэгвэл ухамсар цэвэр ухамсартай байна гэдэг чи яг эд төв дунд нь оршихыг хэлээд байдаг. Буддаа үүнийг мажим накия буюу дундаж зам мөр гэж нэрлэжээ.
Сарааха бол буддын сургаалтан. Буддагийн гол сургаал дундаж оршихуйг ойлгохгүйгээр тантрыг ойлгохгүй. Элдний торгон эрмэт дундаж орших уу гэж юу хэлнэ вэ гэж. За Сарааха гэдэг нь маш цөөхөн гэгэрсэн эмэгтэйчүүдийн нэг байгаа. Сарааха бол буддын сургаалтан гинэ. За Будда багшийн гол сургаал бол дундаж оршихуйг ойлгохгүйгээр тантрыг ойлгохгүй маа. Тэгэхээр ерөөсөө энэ хоёр туушрлаас ангижраад өгөөч. Сайн муу сайхан муухай гэдэг юмнаас л ангижрах юм бол одоо тантрт хүрнэ гэж заадаг. Элдний торгон эр мэт дундаж орших уу. Та нар одоо хурц эртээ элдэг төсөөлдөө ер нь бол маш нарийнхан тий бараг ингээд үсний ширхгээс ч нарийнхан байдаг. Яг тэр элдний торгонд одоо элдний торгон эр дээр байгаа юм шиг тийм одоо хашаа чивэлгүй дундаж орших ол гэж штэ. Энэ хорвоогийн боол болж амьдрахад ухамсар шаардлага байхгүй. Бас хорвоогийн хүсэл тачаалыг хүчээр хорж цагтахад бас ухамсар шаардахгүй гэж штэ. Одоо ямар ч ухамсаргүй тий ухамсарын хөгжил байхгүй хүн төртөл сахил хүртэж болдог тий хүчээр штэ. За чи ийм юм мэдэж болохгүй, ийм юм ярьж болохгүй, ийм юм хийж болохгүй шүү. Гэт энэ хорвоогийн хүсэл тачаалыг хүчээр хорчиход бол амархан. Энд ямар ч илүү дутуу боловсрал, ухамсар ухаарт хэрэггүй гэж байна. А эсвэл орчлонгийн боол болж амьдрахад бас ухамсар шаардлагагүй. Боол болно гэдэг нь яадаг юм. Нөгөө хүсэл тачаалынхаа одоо боол нь болно тий. Эд мөнгө алдар нэр ч гэдэг юм уу. Хүнээс одоо гарч болох ямар л авир вэ? Ямар л хүсэл тачаал энэ тэрний боол болж амьдрахад бас ухаарал тэр ухамсар ерөөсө шаарддаггүй гэж. Хорвоогийн гэгдэх игэл хүмүүс болоод хорвоог огоорсон гэж та нарын нэрлдэг сахил санаартнууд яг ижилхэн. Нэг нь мөнгөний төлөө өхөн хатаж нөгөө нь мөнгийг үзен ядаж хоёулаа мөнгөнд уягдсан сэтгэлтэй гэж байна. За энэ мөр бол маш чухал. За яагаад гэхээр хүн гэгэрчин гэд бүх юма хайчдаг байхгүй юу? Одоо гэгэрлийн зам мөрт орчин гэд. Би юунд ч шунахгүй, юунд ч өсөхгүй. Тэ би одоо энэ мөнгө гэдэг зүйлээс хол байна. Шунал гэдэг зүйлээс хол байна. Одоо бэлгийн харилцаа гэдэг зүйлээс хол байна. Тэ хүүхэн шухнаас хол байна. Одоо амттан шимтнээс хол байна. Энд чинь бузар булаа ахгүй юу? Гэт ерөөсөө өөртөө сахил өгөөд тэгс нүг гэгэрж байгаа нэртэй. Тэгээд ерөөсөө одоо энэ хүсэл тачаалаад юу гэдэг юм бүх юма үзэн ядаад гэх юм өөрөөсөө холтуулаад пүүпа гэж цэрвээд ууланд ч юм агууд ч юм очиж дөрвж бясалгадаг байх нь шүү дээ. За энэ хүмүүс гэгэрсэн гэж андуураад идэг. Ерөөсөө орчлонгийн юмыг огоорох нь бол гэгэрэл биш. Зүхтаах нь гэгэрэл биш те. Энэ пүүпа бузар юм байна гэд холдож зүхтаах нь бол гэгэрэл бишээ гэж. За тэгвэл орчлонд уягдах ч бас гэгэрэл биш те. Одоо нөгөө мөнгө алдар нэр хүсэл тачаалынхаа төлөө яваад байх нь гэгэрэл биш. Тэр энэ хоёр төрлийн хүмүүс хит нэг тал руугаа тууширсан учраас ямар ч ялгаагүй ижилхэн зөвхөн гаднах үзэгдэх дүрэн ижил одоо өөр болохоос биш дотроо ухамсарын хувьд ижилхэн гэж. Энэ дээр үд болохоор хүмүүс ингэж ойлгодог гэсэн байхгүй юу? Ерөөсөө орчлонг огоорцсон хүнийг гэгэрцэнг ойлгочдөг. Тэгэл усанд ч ордоггүй те одоо зүгээр бадар аях барайл ямар ч өмч хөрөнгөгүй шороо тоосондоо баригдал ингээд туранхай те хоол идтгүү тэгээл нөгөө даян хийгээл бяцлахж байгаа хүмүүсийг өстө энэ хорвоо ертөнцийг огоорцсон хүн байна энэ өстө жинхэнэ гэгэрсэн ингээ андуурдаг гэсэн. Итгэлийн бол гэгэрэл биш юм аа гэж. За нэгэн сайхан хүүхний хойноос унаж тустлаа хөөцөлдөж нөгөөх нь хүүхэн шуухнаас зүхтаж гэмлэн уул руу дөрвөлгөөч хоёулаа бусдад уягдсан сэтгэлтэй юм. Шунал хийгээд айдас хоёрын обогт нь ижилхэн гэж. Шунал хүслээс ангижрээ гэвэл түүнийг таньж мэдгэд хангалттай гэж тантар хэлдэг. За тэгвэл энэ биднийг зоогоод идэх шунал хүслээс яаж ангижрах юм? Шунал хүслээсээ бид нар ингээд зүхтаах юм уу, шунал хүслээ хав дарах юм уу те? Хүчээр дарах юм уу, зүхтаах юм уу яах юм гэсэн чинь зүгээр л шунал хүсэл гэдэг юм аа ухаарад ойлгочих, таниад мэдчих те. Бүрэн дүүрэн найзлаа таниад мэдчихье. Тэгэл хангалттай. Тэрнээс ингээд цухтаагаал
шунал хүслээ дараал одоо яа идэх юмнаас ч цухтаагаал хүүхэн шуухнаас цухтаагаал сахил хүртэл ингээл эсвэл хүмүүсээс дөрүүж цухтаагаал ингээд ах ямар ч шаардлага байхгүй зүгээр энэ хүсэл шунал гэдэг юм а таниад мэдчих ухаарад ухамсарлаад ойлгочих тэгээл болоо гэж штэ. Тантрын хандлага маш шинжлэх ухаан юм. Шинжлэх ухаан science гэдэг үг нь танин мэдэх гэсэн утгатай. Танин мэдэхгүй л хүнийг чөлөөлдөг. Шунлыг танин мэдвэл шунлаас ч чөлөөлөгдөнө. Айдсыг мөн таних мэдвэл айдсаас ч гэсэн хүн чөлөөлөгдөнө. Ерөөсөө чөлөөлөгдөх ганц л арга нь түүнийг таньж мэдэх байхгүй. Шунлаас нүүр буруулж зүхтаж байгаа чинь түүнийг танин мэдээгүй мунхагийн шинж гэж штэ. Одоо бид нарт зүхтдаг юм зөндөө байгаа штэ. Бид нар айсан зүйлээсээ зүхтана тий. Одоо яана энийг хийчихвэл одоо буруудан ч гэдэг юм уу. Энийг болохгүй гэсэн штэ. Ингээ явчвал бурхан шийтгэн гэдэг ч юм уу. Ингээл ерөөсөө зүхтаагаад яваадах нь мунхагийн шинжээ. Зүгээр зүхтаах ямар ч хэрэг байхгүй. Түүнийг л таньж мэд тэгвэл чи чөлөөлөгдөнө. Айдсаас чөлөөлөгдөх бол айдсаа таньж мэд. Хүсэл тачаал шунлаас чөлөөлөгдөхөр бол тэрийг л одоо таньж мэдчих найзл гэж шүү дээ. Дотн найзл гэж шүү дээ. Хурцлын мөн чанарыг ойлгоогүй хүн л хурцл төвчих сахил сахидаг гинэ. За уулан дээр бэлгийн харилцаа гэдэг юм чинь ойлгочихсон, ухаарчихсан, танилцчихсан тий. Боловсрал автсан хүн бол одоо бэлгийн харилцаанд төвчээл бэлгийн харилцаанаас цухтаагаал ингээ явдаг байх нь шүү дээ. Гэтэл тэр бэлгийн харьцаа гэдэг зүйлээ хүртэл ойлгохгүй зүгээр л нөгөө хар муухгаар эн чи садар самуу эн чи өстой муухай зүйл гэж бодсон хүн бол урцлыг төвчих сахил сахидаг гинэ. Уул нь заавал ингэж сахил сахиад өөрөө зовох шаардлагагүй гэж тантар хэлээд байна л да. Нийгэм хүнд альва юмсын мөн чанарыг таньж ойлгох боломж олгодоггүй. Сексигч тэр үхлийгч тэр илэн далангүй нээж харуулахаас нийгэм үеийн үед булзаж ирсэн. Түүнийг нарийн судлах, мөн чанарт нь нэвтрэх үргэлж хориотой байсан. Чухам энхүү хаалт хоргоос болж үл мэдэхгүй мунхаглалд хүн төрлөخت нь нэрвэгдэжээ. Хүний мунхаглал хоёр янзаар илэрдэг. Нэг бол солиотой донтох, эсвэл айж зүхтах гэж штэ. За одоо ч гэсэн байгаа штэ. Бэлгийн харилцаанд бид нар нээлттэй ярьдаг шүү дээ. Дугаа гэлтэй. Одоо хүүхэд сексийн талаар том хүний харилцаа одоо ярилцлагад ороод ирэхээр хүүхэд юм ярьж болохгүй. Насан туршиг болохгүй. Мухай бол бити чимээгүй гэл хорчдөг. Ингэж болохгүй. Эн чинь буруу. Энэ бол зүгээр хүнд таньж мэдэх альва юмсын мөн чанарыг ойлгоход нь хаалт тавьчихж байгаа. Тэгээ юмны мөн чанарыг ойлгохгүй болохоор нэг бол тэр мөн чанарын таниагүй зүйлдээ донтдог, эсвэл тэр зүйлээсээ айгаад цухтчихдаг. Танихгүй юм чинь тэгэж тий. Үхлийг ч гэсэндээ бид нар ингээл үхээд яах бол үхэл ер нь ямар учиртай юм бол тий одоо би үхнэ гэдэг ч юм уу. Ингээл үхлийн талаар ярихаар муу ёртой. Яасан муу амтай. Бити үхэл яриад гэл тий. Муу ёр бити тийм муухай юм иргэл ингээд үхлийг хүртэл таних боломжийг хаачиж байгаа юм. Яаж ин чи айж штэ. Яагаад айж ин гэхээр үхлийг таньж мдэггүй болохоор үхлээс айгаад байгаа юм. Ингэж одоо бид нар бие биендээ гайвуулах ёсгүй. Энэ бэлгийн харилцаа донтолт үхэлтэй одоо хүмүүсийн айж цэрвдэг эсвэл донтдог бүх юмыг бүр нээлттэй ярьж явах хэрэгтэй. Ингэж бид нар тэр тухайн зүйлийн мөн чанарыг таньж ойлгоснороо нэг бол донтох, нэг бол айж зүхтах гэсэн мунхаглалаас гарах хэрэгтэй байхгүй. Бэлгийн харилцаа тэр бэлгийн харилцаа сексийн тухай маш дэлгэрэнгүй судалж юм танин мэд. Үхлээс айх хэрэггүй тийм. Үхэл яриад зур ам хаачдаг юм шиг. Үхлийг таньж мэд. Үхлийн тухай дэлгэрэнгүй. Хүн бүхэн үхэх штэ. Юм болгонд үхэл ирнэ тийм ээ. Тийм. Эцэг нэгэн цаг чи үхэн би үхэн. Үхэл гэдэг чинь юм байхгүй гэл ярилцчих хэрэгтэй байхгүй. Зүгээр ярилцахгүй таньж мэдж ойлгох боломж өгөхгүй хааснараа л ерөөсөө энэ хүн төрлөختөн донтолт айдсаар ингээд дүрчээд байна гэсэн санаа гаргаж байна.
Хэдий чинээ дур зоргоороо авирлавч төдий чинээ механик дадлын тойрогт хүн ордгоо. Ажиглаж байсан уу? Анхны дурлалчин ямар сүрдэм уяран байлаа. Гэтэл 2, 3, 4 дэх гээд цаашдаа улам бүүдийж баларч дүрлзэх гэлбаагүй болтгоо. Байдгал нэг дурлал, байдгал нэг учрал. Хүмүүс анхны дурлал, анхны учрлаа үргэлж санагддаг нь учиртай. Тэр үед механик дадлаар бус жаахан чадхуй амьд сэрүүн зүрхээр амталсан хэрэг юм. Дараачийн тохиолдолд сэргэг чанараа алдаж шинэ учрлын сайхныг мэдрэхээ болж үхшнэ гэж. За хүний мэдрэмж яагаад үхшдэг вэ? Та нарт бүгдэнд нь ийм зүйл байгаа. Анхны юм болон гоё эд тэ. Анхны орсон байр, анхны авсан машин, анхны дурлал, анхны үнсэлт, анхны аялал, анхны авсан шагнал тэ. Энэ болгонч биднэрт тэрийг яг зүрхээрээ тэ. Ямар ч одоо тийм мэдлэгээр булангартаагүй тэр дотоод зүрх сэтгэлээрээ мэдэрж исэн учраас тэр бүх гайхамшигтай санагдав. Тэгээд нөгөөд нь тоон олшроод ирнэ тэ. Зөндөө олон машинтай боллоо, зөндөө олон шагнал дипломтой боллоо. Зөндөө олон үерхэлтэй үнсэлтийн ард гарлаа яах юм бэ? Хүн анхнаас шиг тэгж мэдэрхий болдог байхгүй. Энэ яагаад болж ийн гэхээр бидний мэдрэмж, бидний сэргэг ухамсар өгсөж эхэлж байгаа. Яагаад өгсдөг юм гэхээр эго гэдэг зүйл байгаа. Эго тархичин угаасаа ийм байж л идэг шүү. Энд чинь юу гоё аа тий? Хүн болгонд л идэг шүү. Агуул ийм зүйл байна. Энд чи одоо баярлаад оглоод ах явах гэсэн байж л идэг юм гэдэг бодлыг эго тархи бидэнд өгдөг. Дотоод ухамсар бол байнга сэргэг, байнга шин тий? Яг одоо цагаа мэдэрч маш гоё амьдлаг мэдрэмжтэй байдаг дотоод ухамсар. Гэтэл эго тархичин нэг авсан мэдээллээ хадгалаа авчдаг. Тэгээ авсан мэдээлэл нь хадгалагдаад ирэхээр эго тархинаас биднэрт юу гэж хэлдэг вэ гэхээр, юу гэж мэдрүүлдэг вэ гэхээр энэ чинь зүгээр байдаг юм гэл тэгэл хаачдаг байхгүй. Нөгөөгөө одоо цагийн одоо яг авж байгаа мэдрэмжийг чинь амсуулахгүй. Хэдий чинээ дур зоргоороо авирлавч төдий чинээ механик дадлын тойрогт хүн ордог гинэ. За энэ үхмэл болоод байна. Мэдрэмж чи үхмэл болоод мэдрэмж авахаа байгаад юмд ингээд догтлохоо байгаад баярлахаа байгаад ирэхээрээ хүн механик дадлын тойрогт ороод яг робот ч болчдгоо гэж. Амраглал зуршил болж хувирхаараа найтайхын чиний болдгоо гэж. За тэгэхээр альва ямиг зуршил болгох нь ерөөсөө ямар ч амт шимтггүй болгодог байна шүү дээ. Амраглал тий хайр, дурлал гэдэг юм ямар гоё ихний үедээ. Тэрийг зүгээр зуршил болгочих юм бол зүгээр найтайхын чинээ зүгээр л тий юу ч биш болох нь шүү дээ. Мэдрэмж ч байхгүй. Мах бодийн энергийг суллах арга төдийл болно. Бэлгийн харилцаа ч гэсэн тий хүмүүс одоо ингээл эхний 1-2 жил гоё яасан тэгээ сүүл рүүгээ одоо яасан увдцаан би бинээсээ гэл эхнэр нөхрүүдтэй үерхэж байгаа хүмүүс ярьдаг штэ. Их үедээ л гоё ясан тэгээ сүүл рүүгээ бэлгийн харилцаа хөрцсөн гэл тий. Энэ яаж эн чинь зүгээр зуршил болгоо ичиж байгаа хгүй юм зуршил болгочоороо зүгээр л нэг болчдөг хөрчдөг гэсэн. Хоол, унд, гэрэл, агаар, эргэн тойрноос энерги хоримтлуулах гэж үүлээ үзнэ. Дараа нь түүндээ түүртэж суллахын түүс болно. Дараад байвал чинэрхийн зовлон, цацаад байвал сулдахын зовлон. Хөөхийс нэг зовлонгоос нөгөө зовлон руугаа савлаж явсаар дуустдаг. Хүслийн зоргоор бөмбөрч явдаг хүнийг жаргалтай хүн гэж битгий эндүр. Тэр бол энэ дэлхийн хамгийн золгүй хүн. Жаргал болов уу гэж гордож найдсан бүхэн нь худлаа байхад яаж жаргалтай байх юм бэ? Гэлээгээ таантарч чамааг нөгөө туйл руу харайхыг ятгахгүй. Хүслийн ертөнцөөс зүхтах тусам ороогддог. Хүчлэн дарсан хүсэл шунал дотор гүнээс чин гүн улам хүчтэй оргилно гэж.
За тэгэхээр нэг талдаа энэ хүсэл, таашаал, тачаал юу гэдгийг энийгээ ингээд хориод хүслээ таашаалаа огоороод зүхтах тусам өөрөө тэрэндээ ороогддог. За нөгөө талдаа нөгөө туйл нь юу гэхээр түрүүний хэлсэнчлэн хүслийн зоргоор бөмбөрч явдаг хүнийг жаргалтай хүн гэж битгий эндүргэж штэ. Хүссэн болгоно гэдэг. Дуртай юм авчдаг, дуртай хүнтэйгээ уулздаг, дуртай хоолоо идчихдэг. Дуртай юмаа тий ямар ч цаад хөр хийчдэг. Ингээд хүслийнхаа зоргоор бөмбөрч явах юм бол ямар ч мэдрэмжгүй зүгээр л зуршил болчдөг. Тэгээд мэдрэмж нь үхшин. Нөгөө талдаа хүсэл шунлаа дараад төвчээд явах юм бол энэ хүсэлтэд улам ороогддог гэж. Тэгэхээр энэ хоёр туйлшрал юм аа. Ийм нэг онгой сонссон юм. Нэгэн гал сүнөөгчээр их нэртэйгээ амьдардаг байж тэдний өрөө хүсэлд суудаг нэг залуу байлаа. Яхир хахир зантай гэрийн эзэн том гээжийн гахаан махан хуушур худалдаж авч ирээд оройн хоолоо ганцаараа цохиж өгөө. Эхнэр нь бас байр хүслэгч залуу хоёр талах бяцлаг төдийхнэр хоололжээ. Баралгүй үлдсэн тал хуушураа мань нэр шүүгэнд хийв. Шүн дөлөөр гинт галын дуудлага ирж гэрийн эзэн яаран одлоо. Эзэгтэй эхээс төрсөн биеэрээ нөгөө залуугийн өрөөнд орж цэгсрэн сэрээж нөгөөх чи явчихлаа чамд аятайхан боломж гарч байгаа юм биш үү гэхэд залуу болно гэж юу нэрээ юм уу гэж лавлав. Зүгээрээ санаа зовлтгүй цаг битгий алдaltaй гэж шавдууллаа. Тиймэгцэн залуу өөр орноос огол хараан босч гал тоогооны өрөөнөөс өнөөх тал хуушурыг ирж олоод өмхөж гарчээ. За нэг юм ангой юм. Мань нэр хуушур идэх хүслээ барьж ядан дарж унтсан юмсан ч. Шүн дөлөөр сэрээсэн нүцгэн хүүхэн түүний хуушур идэх хүслийг сэдрээжээ. Дарагцсан хүсэл шунал хамгаас хүчтэй. Хидий чинээ дарж булна, төдий чинээ түүнд дэвэрч дэлбэрэх хүч өгдөгөө. За тэгэхээр манайхаа ерөөсө гиерж гин, бясалгаж гин гэд хүсэл шуналаад дараад огоороод төвчээд явах нь буруу шүү. Хүүхдүүдтэй бас те хитрхи бас ингээд юу яагаад гэж болохгүй. Ингэж болохгүй, тэгж болохгүй гэл те. Юм болгоныг дараад ингэвэл чи ингэ шүү, тэгвэл тгий шүү гэл те. Муу юм болгоныг хэлээл тэр сонирхол, тэр хүслийг ингээд дараад явж болохгүй. Өөрсөндөө ч гэсэн юм зам битгий гарга. Ерөөсө хүн хүсэл тачаалаа дарж ийн гэдэг чинь ямар учиртай цаанаа айдас байх шүү дээ. Айдастай байгаа учраас энэ бүхнийг дардаг. Тэгвэл айдсаасаа яаж чөлөөлөгдөх вэ? Зүгээр л хүсэл юу хүсэж байгаа. Яагаад энийг би ингээд тэгтлээ ихэнд хүсэж унаад байгаа юм бэ гэдгээл таньж мэдэж танин ухамсарлах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэх юм бол аяндаа угаасаа таних мэдээд ойлгочхороо угаасаа тэгтээ дөрөв цаанаас нэг амар хүсэл оволцоол те идэх юмний ч хүсэл энэ одоо энэ 5 мэдрэхүн таашаал аль нь ч байсан гэсэн оволцохоо болцдог байхгүй юу. Ийм л юм байсан биш үү цаанаа би энийг яагаад таньж мэдээгүй явсан л юм. Ань хүслийнхаа ирэхээр бөмбөрөөлтэй юу хүснэ түүнийгээ хийгээл ах нь бас нэг талын нөгөө талынх нь туушрал болчихно шүү дээ. Тэр ядын хүн хүссэн үедээ цэвэр агаар амьсгалал. Хүссэн үедээ цэвэр ус суугаал те хүссэн үедээ тансаг хоол идэл. Ингээл ах юм бол бид энэ амьсгалж байгаа агаар ууж байгаа ус идэж байгаа хоолныхоо тэр гой үн цэнийг мэдрэхээ болно шүү дээ сүүл рүүгээ. Энэ зуршил болгочоор мэдрэхээ болчихноо. Тэгэхээр аливаа юмыг ингээд тэр гой авж байгаа те мэдрэмжээ. Тэр гой одоо яадгийн 5 махуудын тэр таашаал байгаа шүү дээ. 5 мэдрэхүйн таашаал те. Тэр гоё юм битгий зуршил олгооч тий. Хүснээрээ бас ингээл хамаа намаагүй хийдэж болохгүй. Амьсгалахтай энэ агаарта талархаад үз. Амьсгалаа мэдэр. Хоол идэж ус уухта тий. Яг чин сэтгэлээсээ мэдрээд ухамсарлаад хүртэл тий. Ямар гоё юм бэ тий. Нөгөө нэг гоё амьдлаг тансаг мэдрэмж ч орж ирнэ штэ. Тэхгүй зүгээр шал өөрөн бодож байгаа л угаасаа хоол ээж л тэгэл тий. Тийм гоё тансаг, тийм гоё сайхан амттай хоол. Гоё сайхныг мэдрэхгүйгээр иддэг болчдөг байхгүй юу?
тэрнтэй л адилхан бусад мэдрэмжүүд ерөөсөө. Тэгэхээр энэ үйлдэл болгоно ухамсарлаа. Авж байгаа юм болгоно ухамсарл тий. Алхаж гიშгэхтэй хүртэл алхаа гიშгээг ухамсарлаад явах бол бид нар газар дэлхийгээ хайрлах сэтгэл, алхаж гიშгэж байгаа хөлөндөө тий талархах сэтгэл төр нь ямар гоё юм бэ? Би ингээд алхаад явж байна. Намайг доороос түшигтэй энэ газар ямар гоё юм бэ? Би чи ийм гоё гариг дээр ийм гоё би эрүүл сарвал би махад тий. Ингээд амьдарч штэ. Хөлнийхөө авж байгаа мэдрэмж, хөлөндөө талархж байгаа мэдрэмж, газрын хөрснөөс тий доороос биднийг тулж түшээд байгаа тэр мэдрэмжийг аваад хүн баярлна штэ. Энэ нь бол яг ухамсартай үйлдэл биднэрт тийм талархах, баярлах маш гоё мэдрэмж өгдөг. Ямар ч ухамсаргүй зүгээр л үхмэл зуршил, амьсгалах, хөдлөх, алхах гişгээ зүгээр л нэг үхмэл зуршил болгох юм бол биднэрт харин тэр гоё сайхан мэдрэмж нь орж ирэхгүй хаагдчихна. Тэгэхээр одоо бүр энэ дэр битсэн биз дээ. Бэлгийн харилцаа чи яагаад төрдөг юм бэ? Эхэндээ яагаад гоё гэдэг юм бэ? Тэрийг ингээд дуртай үедээ зур хийчин тий. Хизээлэл би их нэртэйгээ ч юм уу, өхөртөө ч юм уу, найз залуу, найз хүнтэйгээ бэлгийн харилцаанд орчин шүү дээ. Тэгэл хүссэн үедээ хамаа замраг ороод идэг. Зүгээр л дотор хчин минь нэргээ суллах гэж л одоо сүүл рүүгээ найтах төдийл болох нэш нөгөө бэлгийн харьцаа чинь. Яагаад энэ чи ухамсаргүй бэлгийн харьцаанд ороод хахаар тгийж тэн хүмүүдээ. Хоолоо ухамсаргүй тий. Бэлгийн харьцаа хүртэл ухамсаргүй хийж гин. Одоо цагтаа оршиж чадахгүй байна. Мэдрэмжээ авч чадахгүй байна. Тэгээд ирэхээр энэ бэлгийн харьцаа байтугай энэ 5 метрхүүгээр авч байгаа бүх гоё, тансаг, сайхан мэдрэмж чинь сүүл рүүгээ мэдрэмж өгөх болно. Тэгэхээр яг одоо цагтаа одоо орчноо мэдрээд авж байгаа мэдрэмжиндээ гоё гүн тултал ороод тий. Яг ухамсартайгаар одоо агшиндаа байгаад ингээд альва юм хийхэд бол маш гоё. Яг анхны мэдрэмж шиг байдаг. За үргэлжлүүл уншия да. Явчлаа. За. Хүслээ цагдах эсвэл даган бөмбөрөх нь аль аль нь ухамсаргүй дадлын жимээр сэтгэлийн занганд ойчих тавилан юм а. Гагцхүү сэрэнд сэхээ хэрэгтэй. Гямлаан уул руу зүхтахын оронд гямлаан аниргүй амгаланг дотроо бүтээ. Ай жимээлгүйгээр юмсын мөн чанарлан өнгийч хар. Номлогчдын үгийг битгий сонс. Тэд та нарыг сексийн гүн рүү, үхлийн дотоод гүн рүү өнгийх завдалгүй айлгаж дарамтлаж ирсэн. Айцаас чинь тэд ашиг завшдаг учраас аргагүй шүү дээ. Хүнийг боолчлохын тулд юуны өмнө айц давтуулах хэрэгтэй. Айц давтсан хүнийг л боолчилж чаддаг юм а. Секс бол нүгэл гэж тэд айлгадаг. Хайртай хүнтэйгээ харьцахтаач та нар дальтчдаг болсон. Нүүр буруулан байж амраглах аяддаг. Тэгээд яаж гүн рүү норж мөн чанарыг нь таньж мэдэх юм бэ? Хамаг бие сэтгэлий чинь эзэмдэн байгаа тэр нууцлах хүч хаанаас ирж хаашаа шингэж буг яахан олж харах вүлээ? Амьдралын бодит үнэтэй нүүр тулсан уулзалтыг л тантр гэдэг. Секс бол амьдралын үндэс, үхэлж бас тийм. Мулаадахаар Саудистан 2 хүрч шүү дээ. Тэднийг таньж байж 3 дахь хүрдийг нээн. 3 дахь хүрдийг таньж байж 4 дахийг нээн. Энэ мэтчлэн үргэлжилсээр 6 хүрдийг таних мэдсний эцэс 7 дахь хүрд Сахашрарыг нээн. 1001 дэлбэт бадамлын ухаа дэлгэрсэн тэр өдөр агуу их учирлын өдөр байх болно. Бурхныг чи твэрч бурхан чамайг твэрнэ. Гол мөрөн их талаад их булагтаа эргэлт буцалтгүйгээр нэгднэ гэж. За ердөөсөө л бид нар одоо яг бэлгийн харьцаа бол ингээл нээлттэй боллоо, ярьдаг боллоо тий. Хамаа замбраагүй боллоо. Гэсэн ч бидний сайн өөрийгөө анзаарах юм бол бидний бүрийн яс цус маханд шингэсэн айдас байдаг. Хүлээ сайх айдас, бэлгийн харьцаа сайх айдас. Яах юм бэ? Энэ цаг үед үхэл бэлгийн харьцаагаар биднийг айлгаагүй гэж болно шүү дээ. Гэхдээ өмнөх цаг үед тийм айдас дарамт байсан учраас эсийн мэдээлэл шингээд ороод ирчтэй юм байна. Тэгээ яадгүй гэхээр
Өхлөө сайхан айдас гүн суудсан тий. За өхөлж яах вэ тий? Ойлгомжтой. Угаасаа айдас байна. Өхлөө сайхан айдас байна. Яагаад бэлгийн харьцаанд сайхан айдас вэ? Би бэлгийн харьцаанд орохоос айдгүй шүү дээ гэж бодож магадгүй хүн өөрөө. Юу н айхавд тий эн чинь зүгээр л байдал зүйл шүү дээ гэж бодож магадгүй. Гэхдээ бид нар бэлгийн харьцааныг гүн рүү н орж чаддаггүй. Бэлгийн харьцааг яг төгс төгөлдөр хийж чаддаггүй гэсэн үг байхгүй. Тэгвэл яавал төгсөх юм бэ? Тэр санаа зовлт айдас тий би ямар харагдаж байгаа бол би таалагдж байгаа болов тий эсвэл энэ хажууд ямар хэцүү юм дуурайд байна эсвэл энэ ор ямар ширүүн байна ч гэдэг юм уу тий эсвэл энэ одоо юу үнэртэй байна ч гэдэг юм эсвэл яна жирэмсэн болчиход ч гэдэг юм. Ингээд төмөн янзын бодолтойгоор айдастайгаар уяа хүлээстэй ир хүн бэлгийн харьцаанд ороод идэв. Эн чинь даалт хэлбэр айдас байгаа байхгүй. Хүн ингээд бүр бодлоосоо чөлөөлөгдөөд тий бие махбодоо ингээд тэр чигтэн сул тавиад жинхэнэ тэр авч байгаа тэр дотоод мэдрэмж рүүгээ гүн гүнзгий уусаж орж тийм бэлгийн харьцаанд ордог хүмүүс их цөөхөн байх болов гэж би бодоод идэв. Яг нь нэгт өөрийнхөө туршлага дээрээс би ярьж байгаа хгүй. Анх яалаа тий айдастай ингээл хэцүү штэ. Нэмэгтэй хүмүүс ойлгож байгаа хөө. Охтуудыг чинь тэгэл ээж аав тэгэл за чи нэг гидсэж чирээд ирвэ. Гэлтэй бэлгийн харьцаа чинь одоо болохгүй шүү гэл. Гидсэж чирээд ирв жирэмсэн болчих чи зүгээр гэл. Ингээл бүр юу байдгийг мдээгүй байхдаа 13 14 наснаас эхлээд дарамтлуулчих юм чи аргагүй шүү. Тэг бэлгийн харьцаанаас айгаад завчиж байгаа хгүй. Энийг надад тайлбарлаж өгөх хүн байхгүй шүү дээ. Багш надад тий бэлгийн харьцааг тайлбарлаж өгөхгүй, гэрийнхэн тайлбарлаж өгөхгүй. Оронд нь зүгээр л айлгаад идэв ерөөс. Болохгүй гэл. За ингээд ихэвчлэн яг надтай л одоо адилхан л нийгэмд амьдарч аж төрж байгаа юм чинь адилхан л илүү дээ. Бид нар тэгээд яг өөрийнхөө туршлага дээрээс л одоо хүмүүс ийм байдаг та гэж дүгнэдэг. Гэхдээ тэгээ яг хүмүүсийн яриг бас сонсон л тоо. Яг яагаад бэлгийн харьцаанд хүрээд идэх юм те хүмүүс олон удаа бэлгийн харьцаа хүрлөө гэдэг. Одоо тэгэл эсвэл бүр ингээд 2 3 хүүхэдтэй болцсон ч гэсэндээ те бүрэн таашаал авч чадахгүй байна гэсэн эмэгтэйчүүд бас олон байдаг. Ирчүүд ч гэсэндээ бас баггүй. Юм ингээд янз бүрийн сонсоод хүмүүс яриг сонсоод байх нь мэдрэгддэг. Тэгээ яг цаад энерги нь юу гэдэг вэ гэхээр бэлгийн харьцааг бид нэр таньж мэдэх цагт болоогүй тий бэлгийн харьцаар гүн гүнзгий уусаж орсон мөч маш цөөхөн тэрийг таньсан хүмүүс бас маш цөөхөн байдаг. Тэгээд дээрэс нь одоо бэлгийн харьцаа гэхээр бидний толгойд юу орж ирж байна гэхээр гоё юм орж ирэхэ болцсон. Нөгөө араар тавилт хуурал тий одоо нөгөө шижийн зан харьцаа гаж донтолт тэгээ нөгөө зах замбраагүй байдал өвчин тий бэлгийн замын өвчин гэл бэлгийн харьцаа секс гэл бодохоор хүнд юу н олигтой юм орж ирэхэ болцсон байхгүй. Яагаад олигтой юм орж ирэхгүй юм гэхээр бэлгийн харьцаатай секстэй холбоотой маш олон сөрөг зүйлийг бидний далд ухамсарт хийгээд өгсөн. Гэтэл одоо түрүүний тий Ошо багшийн хэлдэгчлэн доод хүртнээс ахуулаад одоо энэ үрчүүн хүрт чинь доороосоо 2 дахь хүрт. Энэ доороосоо 2 дахь хүртэн дээрээ л ингээл гацаал тэгэлдэл энийгээ нээж чадахгүй, энэргүү гүн орж чадахгүй тий. Энэ хүсэл тачаал гэдэг юмнийхаа айцаас гарч чадахгүй. Бэлгийн харьцаа гэдэг юм а бүрэн таньж мэдэрч чадахгүй. Яваад хахаар нөгөө наран сүлжээ хүртээ дээдлийн наран сүлжээ зүрхэн хүрт чинь яаж нэгдэх юм бэ? Энэ зөв дараалалаар нэгдэж чадахгүй ингээ гацчихж байна гэсэн. Үгүй шүү дээ. За тэгвэл энэ доод хүрт өндөр сүрд бол үхлийг харагддаг байна. Үхлийг таньж мэдэрч ойлгоо. Үхэл рүү айцгүйгээр үхлийг таньж мэд. Бүлийн зөвшөөртэй. За тэгвэл дараагийн хүрчүүн хүрт энэ бэлгийн харьцаа гэдэг зүйлийг ойлгоо. Бэлгийн харьцаа гэдэг зүйл чинь далд ухамсарт бидний буруу кодлцсон байна өдөө хүртэл. Тэгвэл одоо
талд ухамсараа цэвэрлж байгаа технээс нь үүсгэнэ шүү дээ. Бэлгийн харилцаанаас ямар энерги гараад хаашаа урсаж ороод энэ мэдрэмж чи юунаас үүсдэг юм бэ? Яагаад энэ бэлгийн харилцаа гэдэг зүйл чинь байгаад? Яагаад энэ бэлгийн харилцаанаас таашаал гэдэг зүйл үүсээд идэж гэдэг юм? Ингээд бид нэр энэ өрчин үрдээ маш сайн судлах хэрэгтэй. Тэгжиж энэ өрчин үрдтэй холбоотой, өндөс үрдтэй холбоотой айдас, уйдал, блок өөр юу гэдэг тэрнээсээ ингэж салхна штэ. Эсвэл хитрхи тэр донтолт гэдэг бол тэрнээсээ гарч чадах нь. За тэгээ дараа наран сүлжээ хүрт гээд ингээд дараалалаараа явах хэрэгтэй байх нэ. Яг одоо хаа байгаа тэр төвшөндөө л таньж мэдээ. Сэтгэлийн ямар ч төлөвт байсан түүнийг ойлгож ухаар. Бодит байдлаас булзаж, мэлзэх, ичиж имэх хэрэггүй. Хэрв чи хулгайч бол хулгайчийн гүн рүү ор. Уур омгтой нэгэн бол уур омгийнхоо гүн рүү ор. Шунал тачаалдаа баригдсан бол шунал тачаалаа нүцгэлж хар. Энэ эр зориг их цараачин чамайг дадал зуршлын гав дөнгнөөс чөлөөлөх болно. Эс бөгөөс аялдан дагсан ч адарч тэмцсэн ч авь адилхан төгсгөл хүлээж буй гинэ. За нэг түүх уншичаад дуусгая те. Хөөхөн хүүхэнтэй суусан нэг хархуу байжээ. Эхнэрийн хөөхнийг дагаж нөхрийн хар гэж жигтэйхэн юмсанч. Муулла нарсэдийн хардах сэрдхийн зовлонгүй амьдрах гэсэндэ хинч тоохгүй халтар бүсгүйтэй гэрэлсэн гэж билээ. Харин хөөхөн хүүхэнтэй суусан тэр эрийн харталт нь ёстой хар дарамт болжээ. Шөнийн ээлжинд гарсан хойноо сэтгэл нь байж ядан үүмэрч даамлаасаа түр гарах чөлөө аваад гэрлүүгөө чавхтчихв. Гэтэл муу совинг батлах гэсэн шиг үй зайгүй андынх нь тэрэг гэрийнхэн гадаа сойгоостой байлаа. Гитэж мэраж явсаар унтлахынхаа өрөөлөө огцом ортол эхнэр нь чармаа нүцгэн орон дээрээ тамхи татан хэвтэж байв. Хартай нөхөр хамаг ор дэрийг нэгжиж сандаачаад гэмтнийг олсонгүй. Зочны өрөөндөө орж зурагтаа цонхоор шидэж буудангаа урж тастаж сандал ширээгээ хөмөрч хаялаа. Дараа нь галтгоо руугаа орж хамаг ваараа хаг цохиж хөргөгчөө цонхоор шидээд эцэст нь уур шаранда багтарч өөрийгөө буудаж орхив. Сүнсний ертөнцийн үүдэнд тэр найзтайгаа таарлаа. Хүү чи энд юу хийж яваа юм бэ гэж найз нь асуухад манайр эхнэрээ хартсан сэтгэлээ барьж дийлсэнгүй ийм тийм юм болсноо яриад харин чи энд яаж ирэв гэхэд муу найз нь хөргөгчөнд нь байсан юм а гэжээ. За өнгөрөх юм бэ те. Хорвоогийн тоос шороонд хөлбөрч амьдралаач. Түүнээс зүхтаж гимлан агууд бүглээч. Төгсгөл нь ивжлэх юм. Агцхүү дотоод ухамсар амьдралыг өөрчилнө. Ухамсар сэхээгүй хүн хорвоог өөрчлөх гэж чармаадаг. Гэвч бүх юм бах байдгаараа үлддэг юм а. Сэхээлэх хүн юуг ч өөрчлөх гэж хүчилдэггүй. Гэвч бүх ертөнц аяндаа өөрчлөгддөг. Энэ бол ухамсарын ид шид юм. Чи өөрөө л өөрчлөгдөх учиртай. Өөрийгөө өөрчлөөгүй байж хорвоог өөрчлөх гэвэл сансны гарц. Учир нь хорвоо бол чиний тусгал юм а гэж. За тэгээд эцэст нь төгсгөл хэсэгт нь хэлэхэд хүн өөрийгөө маш олон зүйл буруутгаж явд юм бэл. Яа тэгэхээр бидний амьдарч байгаа энэ дэлхий энэ 21-р 100 2015 он тий. Яг одоо байгаа бидний нийгэм бол маш их буруутгал, айдас, хүлээс, шүүмжлэл маш ихтэй нийгэм байгаа. Тэгэхээр нөгөө бага ахуй наснаас эхлээд хөөхтүүд маш амархан блоклогдож, хүлэгдэж, талд ухамсартай айдас тээж насан туршдаа явдаг бахна. Ухамсараа одоо сэрэхгүй бол тэгэл насан туршдаа л энэ талд ухамсарынхаа юм бол явна гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ үхэл, энэ бэлгийн харилцаа гэдэг зүйл бол хамгийн том хоёр сэдв юм. Зүгээр бага ахуй нас хүн жоохон хөвгт бол мэдгүй шүү дээ. Жоохон хөвгт бол өөрөө цаанаасаа юу гарч ирэн тэ дотоодоос ямар мэдрэмж, ямар хөвг гарч ирэн тэрийг л гаргадаг. Гэтэл одоо тэр бэлгийн одоо эргэтнүүд нь хөгжөөд одоо бэлгийн эргэтэн хөгжих даав шүүрлэн одоо ялгардаг ч юм уу тийм үедээ мэдээж сонирхон шүү дээ. Бэлгийн харилцаа хөвгт сонирхон. Яг тэгээ сонирхол эхлэнгүүт нь эргэн тойрны хүмүүс нь пүү болвол тийм юу яриад тань жоохон хөвгтэй ч гэж хэлдэг. Хичээнэ.
Эсвэл өхөл мөхлийн талаар яриад тэр муу ёр чи муу ёр. Ийм хачин юм яриад чи одоо тэнийг юм уу гэж бас хордог. Ерөөсөө ингэснээрээ л бид нар тэр юу юм чи муухай зүйл юм бэ? Юм чи амар юм бэ гэл блоклчдаг. Тэгээд дарчдаг. Тэгээд нууц үерэг орчдөг. Ерөөсөө ингэ тэр хүсэж байгаа зүйлээ нууцлждаг байхгүй. Нууцлаад ирэхээр дараад эхлэхээр юм чи нэг бол тий буруу зам мянгаж дон руу орно. Нэг бол одоо маш том блокийг үүсгэж. Тийм учраас энэ бэлгийн харилцаа ч гэдэг юм уу одоо тэр таашаал тий 5 метрийн таашаал. Буруу утгалд орох тусам мэдлэг өгөхгүй хааж боох тусам ерөөсөө хонд бол далд ухамсарт нь хар дарсан зүг толдог байна шүү дээ. Тэгээд ч бүр эхнэр нөхөртөө болоод бэлгийн харьцаанд орох чинь муу зүйл биш шүү дээ. Тэгсэн юмнээсээ энэ тархин мэдээд байгаа юмнээсээ бүрэн бэлгийн харьцаанд орч чаддаг байхгүй юм аюу сан яг тийм болчт юм бэл. Энэ бэлгийн харьцаа ч тийм гэр бүлийн хувьд бол асуудалгүй зөв зүгээр чин гоё зүйлээ гэдгийг бол хангалттай мэдээд байдаг, таниад байдаг. Тэгсэн хэрнээсээ яг бэлгийн харьцаанд ингээд орохоор яг орж явах явцдаа өөртөө ажиллахаар бүрэн тэрэндээ автаж орохгүй байхгүй. Ерөөсөө ингээд элдв янзын бодол бодогдоод салахгүй. Яг ингээд уусаад орох юм бол бие үзэл тэнд орхигддог. Яа гэдэг нь асар гүн гүнзгий орчлын ертөнц асар гүн гүнзгий уусаж гарч иж байгаа мэдрэмж гэдэг хэвгүй юу? Тийшээгээ гүн гүнзгий хүн одоо бараг л самади төвшөнд ордог хамгийн амархан самади гүн төвдрөл гүн ууслалтын байдалтай бие үгүй үзэлд төрхөн чадхаа оруулдаг зүйл бол бэлгийн харилцаа байдаг. Таашаал гэдэг те. Тэр энийг одоо мэдэрч чаддгүй ч юм уу тийм хүмүүс маш олон харагдана лээ. Тэгэхээр энэ юу гэхээр биднийг одоо айцаар кодлсон байна л гэсэн үг юусэн. Тэгээд доод 2 хүртэндээ гацаас гэ. За тэгээ энэ хүртэл сонсон баярлалаа. Сонсонгоо тэгээ та нар дотроо бас ингэж бод те. Би яалаа, хүмүүс яадаг вэ? Хин хаана юу гэж ярьлаа. Би тэгвэл ямар мэдрэмж авдаг гэсэн те. Гэхдээ энэ одоо энэ уншиж байгаа юм нь одоо зөв юм уу буруу юм уу? Одоо тэгээ цаашаа ухаж бодол тоо. Ямар учиртай л энэ чэнс би юу авах вэ гэлээ, яах вэ те. Ингээд сонсонгоо дотроо бодоод тунгаагаад ажиллаж гинэ гэдэг чинь одоо нөгөө яриад байгаа тунгаалт юмсгал байгаа. Тэгэхээр би та нарыг зүгээр сууж байхдаа сонсоод хэрэггүй. Эсвэл анхаарал гадагшаа чиглэлцүү сонсоод хэрэггүй. Яг тухтаа тий ганцаараа тайван юмаа хийгээд байж хата сонсоод хамт бодолцоод хамт тунгаалцаарай гэж хэлсэн юм аа. За ингээд энэ хүртэл сонссон нартай баярлалаа.